Сүнсний баярын минь би юу шиг харагдаж байна да. Тэгээд ингээ мөртгөөс асуулгаад амар их бэлдсэн. За ер нь бол 2009 онд гарч ирсэн найруулагч Кэрин Кусамагийн бүтээл болох Jennifer's Body киноны Jennifer-ийн дүрд ер нь хуурах гэж чадъя дүүцсэн. Тэгээ яг ингээ Jennifer шиг хэрэг харагдахгүй байгаа бол ингээд юм нэрсэн эмэгтэй хүүхэн шиг бас харагдажсэн. Та ч яг яагаад тэгэхээр үнэндээ ингээд амьдрал дээрх чихний амьжиг чинь бараг л ингээ юм нэрсэн хүүхэн шүү дээ. За энэ ч яг тэгэхээр ингээ гол сэдвдээ оръё. Тэгээ уг кинонд ирэх Jennifer ингээд нэг хамтлагийн амжилтанд хүрэх гэсэн тийм хатгаг санааных нь хоригч болоод тэгээд яадаг вэ гэхээр ер нь товчхон ярихад сатаныг ингээд онгой охиноор дахих зам үйл ингээд хийгээд тэгээ манай хүн тэр зүйлээсэнд нь яваад ер нь алуулцдаг. Тэгээд тэгсэн чинь үнэндээ Jennifer ингээ онгон биш байснаас болоод ч юм уу ямар нэгэн тийм шалтгаанаас болоод амьлаад тэгээ ер нь бол ингээд Succubus гэдэг нэртэй тийм эрэгтэй хүнийг бэлгийн дур хүсэл рүү ингээд уруу татаж өдөөдөг тийм эмэгтэй чөтгөр болчдөг. Тэгээд кинон дээр болохоор ер нь эрэгтэй хүмүүс ингээд өөртөө амар ингээд татаж авч явснаа халаад идэв штэ. Тэгэхээр одоо энэ хүү чөтгөрийн талаар ер нь жаахан түүх амын яриануудыг хуваалцъя. Тэгээд Succubus болохоор эрэгтэйчүүдийг ингээ уруу татахын тулд хөвчлэн зүүдэнд нь харагддаг. Энэ болохоор эрэгтэйчүүдийн нойтон зүүд гэдэг нь шүү дээ. Тэрнээс жоохон хамааруулж бодлоо билээ. Тэгээд ардын аман зохиолд болохоор эмэгтэй дүрд гардаг чөтгөр эсвэл юр бусын бит юм шиг байгаа. Тэгээд шашны уламжлал яс болохоор Succubusтэй олон удаа ингээ бэлгийн харьцаанд орох нь ингээ бие мах бодын тэгээд сэтгцийн эрүүл мэндэд бол амар муугаар нөлөөлөд бүр ингээ сүлдээ өхөл төрөх аюултай гэдэм байл та. Тэгээд орчин үеийн төрөлт болохоор Succubus-ыг хөвчлэн чөтгөр эсвэл айц төрүүлэхийн оронд нэг үзэсгэлэнтэй машин тачаангу эсвэл илөвчин гэж хөрөн төрсөлсөн байдгийн байна лээ. Тэгээ харин Succubus эрэгтэй аналог нь болохоор Incubus гэдэг юм байлээ. Тэгээ энэ нэр томьёо нь болохоор хожуулалтын Succuba Paramour гэсэн тийм үгнээс гаралтай. Тэгээ Succuba нь болохоор дор хөвтөж байгаа энэ гээд нэг тиймэрхүү эмхтэй юр бусын тийм ёрын амтны ямартаж бэлгийн ахлын үеийнх нь байрлалыг эрэгтэй хүний байрлалтай харьцуулаад тайлбарлахад ер нь хэрэглэгддэг үг гэсэн баялаа. Тэгээд англи хэлний Succubus гэдэг үг нь болохоор 14-р зууны сүүл үеэс гаралтай юм байна. Тэгэд еврей эд шидийн зохиол болон дундад зууны үеийн раббины бичвэрт болохоор Зирагийн цагаан толгойн бичвэрт дүрслэгдсэнчлэн Лилит нь болохоор Адамын анхны эхнэр байсан бөгөөд хожим нь Succubus болсон юм л дээ. Тэгэхээр Адамыг орхиод тэргүүн өхлөөлж Самайтай нийлсний дараа ер нь Эден цэцэрлэгт буцаж очихоос татгалзаад зохиорын Кабала тэргүүн өхлөөлж Самайлд хасалсан тийм дөрвөн Succubus байдаг юм л дээ. Лилит, Эхед, Агратбад, Махлад, Намаг тийм дөрвөн анхны дөрөвд байсан. Тэгээ Succubus нь болохоор үзэсгэлэнтэй залуу охины дүр төрхтэй байж болох ч тийм сайтар ингээд ажиглаж шалгаж үзвэл шувуу шиг тийм урт хамстай могой сүүл гэх мэт тийм биеийн гажигнууд илэрч болдог. Тэгээд түүхийн туршид болохоор Ханина, Бендоса, Бэй зэрэг тийм санвартнууд болон раббин нар болохоор Succubus-ийн хүчийг дарах гэж оролцсон. Хийдсэн идэж бүх Succubus нь болохоор муу санаатай байгаагүй гинэлтэй. Тэгээд дээд нуугис Куриалиум хошин шогийн Уолтер Меппийн өгүүлснээр болохоор Паблам 2-дугаар Сильвестер нь болохоор каталог сүмд өндөр зэрэглэлд хүрэхэд тусалсан Меридиана гэмих тийм Succubusтэй холбоотой байсан гинэлтэй. Тэгээд тэрээр болохоор нас барахынхаа өмнө нүглээ намжилж нас барсан гэгддэм билээ. Тэгээд зарим их сурвалжууд болохоор Лилитийг чөтгөр гэж дүрсэлдэг бол зарим нь болохоор харангуй бурхны шашны бурхтыг ингээд төлөөлж байгаа дүр гэж төрсөлдөг. Тэгээд Лилит бол дэлхийн хамгийн эртний эмэгтэй чөтгөрүүдийн нэг гэгддэг бөгөөд үндс нь болохоор Гилгамешийн алдартай баатраас олцсон боловч тэгээд Библи болон Талмуд дээр ч гэсэн дурддагдсан байдаг. Тэр болохоор юудчүүдийн уламжлалт ёс заншлыг ер нь доромжилсан чөтгөр боловч зарим их сурвалжууд нь болохоор түүнийг анхны эмэгтэй байсан гэж хэлдэг. Тэгээ еврей домогт болохоор өгөөснөр бурхан Лилитийг ер нь анхны эмэгтэй болгож Адамыг бүтээсэнтэй яг адилханаар бүтээжилтэй. Тэгээд ганц ялгаанд гэвэл тэр цэвэр тийм тоосны оронд болохоор тийм шороо лагийг ашигласан учир байсан юм л дээ. Тэгээд түүний нэрийг болохоор уламжлалт байдлаар ингээд тайлбарлахад шүнийн гэсэн утгатай бөгөөд түүнд мэдрэмж, эрх чөлөөний тийм сүнслэг талуудтай холбоотой чанарууд гэхдээ бас тийм аимшигт холбоотой талууд байдаг. Тэгээд эртний шүмерчүүдийн чөтгөрлөлт гэдэг нь болохоор шүмерийн Лилит гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь болохоор салхины сүнс эсвэл эмэгтэй чөтгөр гэсэн үг юм байна. Тэгээд Лилитийг болохоор шүмерийн шүлэг, Гилгамеш, Энкидо ба манай эртний өмнөх
2100 оноос хойш болохоор үүссэн эртний Месопотами алтарт бүтээл дурдсан байдаг. Тэгээд тэрээр болохоор Инанна бурхан биеттэй тийм модны их биеийг нь төсөлсөн ариун модны түүхэнд гардаг. Тэгээд түүнийг бусад чөтгөрүүд ингээд дагдаг болохоор судлаачид тэр өөр ингээд яг чөтгөр байсан уу эсвэл харанхуй бурхан биетэй байсан уу гэдэг дээр ер нь санал одоо хотол нэгдэхгүй хэвээрээ л байдаг. Тэгээд үүний зэрэгцээ болохоор эртний еврей их сурвалжууд өөнийг дурдсан байдаг болохоор урд нь хаана мэдэгдэж байсныг ер нь тодорхойлоход хэцүү байдаг гинэ. Тэгээд гисэн эдэж гисэн тэрээр Шумерийн илв Ежиптийг ер нь эртний их бичвэрүүдэд гарч ирснээс хойш ер нь оролцож байсан тодорхой. Тэгээ Вавилоны талмууд Лилитийг ер нь хяналтгүй түрэмгий бэлгийн харьцаатай харанхуй сүнс гэж тодорхойлдог. Тэгээд тэр хэлэхдээ болохоор Лилит нь тэр чөтгөрүүдийг төрүүлэхийн тулд ер нь бэлгээс тэгээд түүнийг хэдэн зуун чөтгөр их байсан гэж үздэг. Тэгээд үүнийг хитчүүд, египчүүд, грек, израильчууд, ромчууд хүртэл ингээд соёлын явд чигсэн сайн мэддэг байсан бөгөөд хожим нь Европын хойд хэсэг тархаж байсан. Тэгээд энэ нь болохоор инх замраагүй байдал тэгээд бэлгийн харьцааг илэрхийлээд хүмүүсийн сэтгэл татам болсон гэж ярьдаг. Тэгээд энэ болохоор энэ тухай домогт нь болохоор цус орогчийн тухай анхны түүхтээс холбогдсон байлээ. Тэгээд Лилит Библиэлд гардаг бөгөөд энэ нь болохоор Эдомыг устгасан тухай ер нь өгүүлдэг юм лээ. Тэгээд эхнээс нь гэвэл түүний гэж чөтгөр бузар аюултай гэж үздэг. Тэгээд Берешит Раб тэр эхлэл номын талаар болохоор тайлбар хийхдээ тэр Адамын анхны эхнэр шиг ингээ харагдаж байгаа бөгөөд Лилит маш хүчтэй тэгээ хараад бас байсан бөгөөд Адамтай ингээ адилхан байхыг амар хүсээд тэрсэлтээд тэгээд тэрээр өөрийгөө ингээ тиймч ач холбогдолгүй гэж ер нь хүлийн зөвшөөрч чадахгүй. Тэгээд эдний эвлэл нь ер нь хэд ингээ бүтлгүүтэй хэрүүл маргаан хэрэг сэтээ тэгээд тэд ингээ бүр ингээ бэлгийн хацаанд орж явах үедээ байрлал дээр ер нь бол ингээ дээр доор гарах дээр хүртэл амар бүр нэлээд амар маргалдаад тэгээд Лилит ер нь тэр явдлаас болоод Адамыг өрхөөд хаяа авдаг. Тэгээд Адам эхнэрийг ингээ эргүүлж авчирч өгөхийг бурхнаас хүссэн чинь бурхан ингээ 3 тэнгэрэлж явуулаад тэгээд тэд Лилитийг улаан тэнгисийн өвлийн сахиусан тэнгэр болох Самуэльтэй төгссөн байхыг нь олоод тэгээд нөхөр дээрээ эргээд очоо гэсэн чи Лилит зөвшөөрөөгүй. Тэгээд гурвалж түүний төрүүлсэн чөтгөр мангасуудыг өдөр 100-аар нь хөнөөх болно гэсэн чинь Лилит тэгэлтэй би бүр олдыг төрүүлчихнэ энэ төр гээд ер нь тоосон шинжгүй тэгээд эмэгтэй тэгээд ингээл ер нь Лилит сонголтоо гээд Самуэльтайгаа үлдээд харин сахиусан тэнгэрүүд болохоор хэлсэн ёсоор Лилитийн төрүүлсэн мангас чөтгөрүүдийг өдөрт нь ер нь 100-аар нь хөнөөгөөд харин хариуутан гэсэн чинь Лилит хорсоод Адам болон түүний шинэ нэгтэр Евагийн үр удмыг ингээ хулгайлаад хөнөөгөө цусаар нь хооллох болно хараажсэн. Тэгэхээр Лилитийн цусаар хооллох болсон тэгээ хүүхэд хөнөөх зэрэг энэ болохоор Шумерийн Ламаш чөтгөрийн домгоос ер нь сэтэлсэн гэмээр ер нь шууд. Тэгээд үүнээс хөдөлтөд 7 дугаар зуунд болохоор жирэмсэн эмэгтэйчүүд ураг зулгаас Лилит хүүхдийг ингээ хөвлөд нь хөнөөхөөс сэргийлээд бурхны ингээ Лилитийг авчруулахаар явсан 3 сахиусан тэнгэрийн нэртэй ингээ шившлэг таринтай алчуурыг ингээ биедээ байнга авч явдаг байсан. Тэгээд Ламаш тугаас эхэлсэн Лилитийн цусаар хооллогч хүүхэд хөнөөгч гаднах тийм төр төрхөн болохоор зөөлрснөр бас ерөнхий ингээ зүйлс баг ер нь өөрчлөгдөөгүй ингээ яригцаар лсэн. Тэгээ за харин ингээ бурхан Еваг Адамын ингээ хавиргаар нь бүтээгээд Адам ингээд нэг өөртөө ингээ амьд болохуртай хүснээр нь байх ихнэр болж аваад санаа намарсан байт юм билээ. Тэгээ Адам болон Ева эдийн эзэрлэгээс хөөгддөг тухай гэвэл харин Библи гартаар Евад ингээ мэлгийн модны тухай хэлээд тэр модны жимсийг нь эдгийг ингээ ятгадаг тийм ногоо болчихсон юм лээ. Тэгээд хит хитэ үйлбэр байдлаас нэг нь болохоор нэг тийм амар хөвгтэй нь болохоор бурхан ингээ Самуэлийг Лилиттэй нөхцөнд нь амар уурлаад тэгээд засчдаг гинэ. Гэсэн чинь энд нь Лилит амар хорсоо төшөөг авахаар эдийн эзэрлэгт ороод тэгээд могоо олоод Евад ингээ хориотой жимсийг нь идүүлдэг гэж гардаг. Тэгээд юутай ч гэсэн Лилит ямар ч тач ингээ бурхнаас хариугаа авч чадчихж байгаа. Тэгээд мэлгийн модноос идээд нүд нийгмэгт Адам Ева хоёр өөрсдөө ингээ нүцгэн байгааг анзаараад ичээд энэний модны тавчаар ингээ нууц хэрэгтнийг халахалтай. Тэгээд бурхан тэднийг нь хараад ингээ хориотой жимсийг идсэн байна гэд мэдээд тэгээд эдийн эзэрлэгээс ер нь гаргадаг. Тэгээд эдийн эзэрлэгт болохоор зөвхөн мэлгийн бус мөнх амьдралын тийм мод байдаг. Тэгээд хэрвээ ингээ Адам Ева мэлгийн модны жимсийг идээ зогсохгүй ингээ амьдралын модноос нь бас идсэн бол мөнх настай болоод бас л ингээ бурхан дийлдэхгүй Лилиттэй адилхан дахиад нэг гай тарьсан чөтгөр болох байсан байх. Тэгэхээр тэдний яг ингээд хориотой жимс эзэнт нь бүр ингээд шийдгээд хөөсөнтөө ч юм биш амьдралын модонд ингээд хүрхвэгээ бас ингээд болгоомжлоод тэгээд эдний эзэрлэгээс ерөнхийдөө гаргасан байхаа гэж үздэг юм лээ.
За тэгээ 13 дугаар зууны сүүлээр болохоор зураачид Библи гардаг могоог эмэгтэй хүний толгоогоор ингээд зурх болсон ийм учиртай гэдгийм байна. Тэгээд тэдэн дундаас нь болохоор онцгой нь Микеланжелогийн дээр гардаг биений эмэгтэй хүний биетэй могоо мэдлэгийн модыг ингээд орон Ева Торетто жимсийг өгөөд байгаагаар ер нь төрсөлсөн гарсан байдаг. Тэгээд жишээлхэд Ева Самуэльтэй нууцаар нөхцсөн болохоор Евагийн өөрсөд болох эмэгтэйчүүдэд ер нь заяа ингээд сар бүр бохор цусаа гаргаад Самуэлийн үрийг бинээс ингээд зайлуулдаг гэж ер нь еврейн домогт гардаг юм байлээ. Бидний одоо биений өвдө холбоод тэгээд хүмүүс учрыг нь ер нь олоогүй зүйл ингээд сонин таамаг төвшүүлсэрлэдэг шүү дээ. Гэтэл ингээд еврей ээжүүд ер нь хүүхдээ эмэгтэй үнтэй эрэгтэй хүүхдээ заяа хүүхдээ ч юм биш хүүнраа эмэгтэй үнтэй ингээд сарын тэмдэг нь ирж байх үед ингээд бэлгээр цанд орох гэх мэт ер нь ойрточлохгүй шүү гэж сануулдаг еврей юм шиг үлээ. Тэгээ орчин үеийн Пактан ба феминистуудын төрсөд нь болохоор өнөөгийн Лилит бол феминист хөдөлгөөний эрх чөлөөний бэлэгдэл болсон байна. Тэгээд боловсролд илүү хамрагдах боломжтой бас ер нь эмэгтэйчүүд бие дааж болно гэдгийг ойлгоод эмэгтэй хүний хүч чадлыг бэлэгдлийг хайж эхэлсэн. Тэгээд Лилитэд болохоор 50-аад онд үлдсэн харийн шашны шүтлэгтэй Вика шашны шүтдэг болсон. Тэгээд Лилитийн бие даасан тийм эмэгтэй архетипийн тухай ойлголтыг ер нь түүнийг өөрсдийн мууза болгон өргөж авсан уран бүтээлчд ер нь бэхжүүлчихсэн. Тэгээд сэргэн мандалтын үед болохоор энэ урлаг, уран зохиол, ер нь түгээмэл сэдвэн болоод байсан. Тэгээд Микеланжело түүнийг ингээ хагас эмэгтэй мэдлэгийн модонд ороосон хагас могоо гэж ер нь төрсөлсөн бөгөөд ингэснээр хүнийг бүтээсэн Диважангаас ингээ хөөгцсөн тухай остомогт түүний ингээд ач холбогдлыг ер нь нэмэгдүүлчихэж байгаа. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд болохоор Лили түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй нөрөөр нь төрсөлсөн. Данте Габриэл Россетти зэрэг тийм эрэгтэй зохиолчдын төсөөлөлт болохоор улам ихээр уурлаж эхэлсэн. Энэ уурлалтанд хүмүүс ингээм амар уурлаж эхэлсэн. Тэгээд Нарнийн хроникийн зохиолч C.S. Lewis цагаан шулан бүтээгтэй болохоор Лилитийн домоос бас санаа аваад үзэсгэлэнтэй боловч маш ингээ аюултай харилцэрцгий гэж тодорхойлжсэн. Тэгээд Lewis өөрийгөө болохоор Лилитийн охин байсан бөгөөд Адам Ева хоёрын хүүхдүүдийг алга тавьшинтай байсан гэж дурдсан байт юм байлээ. За харин орчин үед болохоор Лилитийг феминист үзлийн ер нь бэлэг тэмдэг гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээд мөн ингээд эмэгтэйчүүд ер нь өөрсдийнхөө эрдэм мэдлэгт ингээд шамдаад анхаарлаа хандуулад тэгээд өөрсдийнхөө эрхийг мэдэрч эхэлснээс хойш ингээд өөрсдийнхөө эрхчлөөнд ингээд дүүцэх тийм бэлэг тэмдгийг хайж эхэлсэн. Тэгээ үүнд нь болохоор Лилит ер нь нэлийн төхөө яг ер нь таарад байсан. Тэгээд ер нь бас Лилитийг үр хөндөлтийн бас хүлэн дэмжигч гэдэг бүр янз бүрээр үздэг юм билээ. Тэгээд та бүхэн Лилитийн талаар, Сакюбусын талаар гэж өшөө цааш нүдгээр сонирхолтой санагдаад ухаж үзмээр байвал өөртөө ингээ Википедиа интернетээр хайгаад ухаад үзээрэй. Бүр маш олон таамаг амар олон амаа яриа түүх хөдөлөө. Тэгээ би энэ болгоноос бүр арай гэж тавчилж арай нэг ойлгомжтой хэсгийг түүж олж бичсэн юм л дээ. Тэгээд ер нь бол бас яг одоо хүртэл судлаачид Лилитийг бурхан уу эсвэл чөтгөрөө гэдгийг ялгадаггүй. Тэгээд үүнээс ингээд бодоод байхад ч гэсэн л яг ингээд яг сайн юм шиг муу юм шиг ингээд яг садар самууны тал дээр болохоор Лилит амир ингээд буруу тал руугаа явчихж байгаа. Тэгээд харин эмэгтэй хүмүүсийн эрх ашиг, эрх чөлөөний талаар адилхан эрэгтэй хүмүүстэй яг адилхан бие махбодтой. Тэгээд Лилит болохоор Лилит Адам хоёр адилхан л ер нь газар шорооноос үзэлтэй ижиж ягаад ингээд дэр дороо энэ гэсэн тийм үзэл бодолтой байгаа юм бэ гэдээ Лилит ингээд яг эрх чөлөөний төлөө өөрийнхөө төлөө ингээд орхоо явчихж байгаа нь болохоор бас үнэхээр бас дэмжмээр сайн зүйл шиг байгаа. За тэгээд ер нь бол ийм л байна. Тэгээ миний ингээд чадаад хийсэн энэ Jennifer's Body-ийн дүрийн цаана ямар их амар тийм нууц утгатай маш олон түүхтэй юм чөтгөр байсныг бас ингээд үүнээс та бүхэн ингээд мэдээд авчлаа. Тэгээд ийм л энэ за ингээд тэгээд та бүхэн сайхан баярлаарай. Аимшигын баяраа, сүнсний баяраа аимшигтай гоё өнгөрүүлээрэй. Тэгээ гоё зүүн зүүн дүрд хүрсэн байхаа гэж найдаж байна. Баяртай ууламжлаас ингээд ашиглаа баярлалаа.